өнөөдрийнхөө влогт тавтамаар за өнөөдөр бид гурав гэр бүлээрээ Израилийн хамгийн анхны задгай талбайн интерактив шинжлэх ухааны музейгээр аялсан аялын влогоо оруулах гэж байна. За энэ болохоор ийм бүр Weizmann Institute of Science гэдэг ийм бүр шинжлэх ухааны ийм томоо кампус байд юм байна. Дотроо зөндөө олон ийм судалгааны, шинжлэх ухааны лаборатори, янз бүрийн гой газартай, амар гой байгальтай. За тэгээд энэ дотор ийм Color Garden of Science гэдэг ийм гой шинжлэх ухааны цэцэрлэгт хүрээлэн ийм музей маягийн юм байдгийн байна. Тэгээд бид гурав очиж үзээд тэгээд би ч бас вау гэж хараад тэгээд энэ нөө кампус дотроо болохоор ингээд яг нэг тийм ийм их сургууль энтрээр аялж байгаа чим шиг нэг ийм гой мэдрэмж аваад тэгээд одоо ингээ гоё газар руугаа орж гинөө. Тэгээд энэ мод зоод энэ шинжлэх ухааны лаборатори энэ төр нь бүр ямар ч гоё. За тэгээд ийм гоё entrance-ээ ингээд одоо нөгөө нэг тиктэй уншуулад ингээд ороод тэгээд дотор нь зөндөө олон шинжлэх ухааныг одоо ингээд ийм лабораторид биш ийм гадаа одоо ийм байгальд холбож ингэж сонирхолтой болгож хийсэн ийм гой газар юм байна л да. Тэгээд хамгийн анхны одоо ийм гадаа байгуулсан шинжлэх ухааны лаборатори гэд тэгээд энэс санаа аваад ер нь их олон газруудаар ийм шинжлэх ухааны газрууд гадаа байрладаг болцсон юм байна. За тэгээд ингээл ороод амар гой сайн майнтай тэгээд еврей, англи, араб хэлүүдээр ингээ бичсэн ингээл уншаад танилцаал харах боломжтой ийм гоё газраар ингээ аялсан. За тийм маань энэ хөөрхөн парк шиг ийм хөөрхөн зурган ингээд гоё хаана юу байгааг ингээ заасан байрлалтай. Тэгээ гадаа бүр үнэхээр амар халуун, oh my goodness, бүр хайлж урсаж бүр ингээд үнэхээр халууцаж байсан. Тэгтээ яг гайгүй гоё юм үзчихсэн болохоор ерөөхдөө ингээ гайгүй явцсан. Тэгээд энэ газрын гол концепт нь болохоор зүгээр юм лаборатори дотор ингээд шинжлэх ухааныг биш юм гадаа одоо зүгээр үзээд өнгөрөх биш ингээд дотор нь ороод хурж үзээд, туршиж үзээд, тоглож үзээд, байгалийн үзэгдлийг өөрийн биеэр ингээд мэдрээд ингээд ийм одоо туршлага одоо өгөхөл тийм концепттэй юм гоё газар юм байна л да. Тэгээд өөр ингэсэн одоо ийм секшнуудтэй тэгээд ийм гоё ийм лотустай, алтан заагаас тэгээд ийм айгүй гоё олон төрлийн загсуудтай ийм гоё аквариумтай. За тэгээд ингээ үзэж болдог. Дэлхийн хаанаас бүтсэн, уснаас гэл ийм олон одоо хэсгүүдтэй тэгэл all about code, all about water. За тэгэл янз янзын ийм гоё сайнуудтай би таадад бас ингээ хуваалцсан. Ийм гоё хөөрхөн ийм гадаа үзэж болдог ийм парк маягийн шинжлэх ухааны институт байгуулсан байна. Анх 1979 онд байгуулагдаад тэгээ шинжлэх ухааны музей тухайн үед бүгдээрээ ингээл дотор байдаг гэсэн. Тэгээ анх ер нь гадаа байгуулагдсан газар юм байна л да. Тэгээ энэс нь санаа аваад олон газрууд ийм outdoor science museum гэд хийсэн юм байна. Гадаа байрладаг. Одоо radiation гэд ингээрсэн чи би бүрэн одоо нарны тус түрхсэн хав гарал харагдаад ах шиг байна. Ийм хөрхэн хэсэгтэй тэгээ шинжлэх ухааны бүх үндсэн ойлголтууд, ус хэрхэн хөдөлдөг, дуу аваа хэрхэн гардаг, гэрлийн ойлт, за сүдэр солон, хүндийн хүч гэл нөгөө нэг физик, хим, биологийн хичээл дээрээ үздэг байсан юмыг л одоо ингээд ийм гадаа байрлуулсан ийм гоё газар юм байна л да. За тэгээл шинжлэх ухаан ер нь хаанаас бүтдгийг, бүх юмар ер нь яг юу хийж болдгийг энэ гэл ийм хуунцар саммав янз бүрийн материалаар ингээл хийсэн хүүхдүүд ингээл үзээд туршаад үзээд ингээ хүрээд болох боломжтой энэ төр ийм гоё юмнууд бас байна лээ. За энэ болохоор зүгээр ингээд ийм утас байгаа хгүй юу? Ийм эрзэнэн за тэгээд энэний материал за тэг амар инээдтэй ингээд шүүр ингээд ийм олон төрлөөр нь ингээд хурж үзээд материалыг ингээд барьж үзээд ямар гадаргуун төрхий шинжлэх ухаан ер нь хаанаас үүсдэг энэ төр гэл жоохон байхад би нөө бэрцхэн эрдэмтэн сид энэ төр гэл хүүхэлдэн кино үздэг байсан. Одоо энэ жишээлбэл дуу аваа хэрхэн гардаг вэ? Одоо ийм юмыг тогшхон бол ямар дуу гарч ийн энэ төр гэдэг юм хэсэгтэй байгаа хгүй. Одоо жишээлбэл модыг тогших юм бол ямар дуу гарах вэ? Төмрийг тогших юм бол ямар дуу гарах вэ гэх мэтчлэн ингээд нэг юм амар юм хөгжилтэй байдлаар юм шинжлэх ухааныг одоо шинжлэх ухаан байдлаар сурах боломжийг олгосон юм гоё газар байна лээ. Тэгэл янз бүрийн гоё юм өвс ногоонуудтай. За тэгэл микроскопоор хараад одоо ногоо усны бүтэц цэнтэр гэж юу байдгийг за тэгэл ус хэрхэн гардыг. За тэгээд энэ усны физик долгион инэ тэрэ гэж юу байдгийг энэ төр гэл яг нэг юм
нэг юм сургуульд одоо энэ бас ингээд хөгжмийн хэсэг байгаа байхгүй юу? Гэрэл яаж, дуу аваа яаж гардгийг, хөгжим яаж бүтдгийг. За тэгэл яг ийм одоо 10 жилийн сургуультай очсон ч юм шиг. Гэхдээ нэг ийм гоё юм үзэж туршиж ингээд ном одоо физикийг бол ингээд номноос үздэг байсан бол энд бол яг ингээд яг нүдэрээ харж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд физикээ өшөө сайн ойлгомоор орчим шиг мэдрэмж энэ төр аваад амар гоё ялаа. Тэгээ охиндоо бас ийм бас ингээд үзүүлээд байж чаанаас ингээд хүүхдүүдээс ирээд ингээд гоё үзээд ер нь шинжлэх ухаан гэдэг чинь ямар гоё сонирхолтой зүйлээд юм бэ гэдэг нэг юм уламжлалт аргаар биш гоё юм аргаар л сурж ийн л да. Тэгээд өстэй мундаг юм аа, гоё юм аа. Гэхдээ гол нь байгаль нь гоё юм аа. Яасан ч гоё моднууд одоо энэ жишээлбэл ингээд микроскопоор ингээд харж болдго юм ингээ ургамал энэ төр яаж ургадгийг микроскопоор хідэн одоо нөгөө нэг химжээс ингээл тодруулаад ингээл хардаг хэсэг энэ төр байгаа байхгүй. Тэгээ энэ одоо химийн элементүүд байна. За бүр ингээл химимээ үзэл бараг ингээл эмч болмоор санагдал. Тэгээд ингэж гоё одоо орчныг нь бүржүүлж өгдөг гэсэн бол нэр үнэхээр хим физик биолог, математик манаас ингээд амар сонирхолтой гоё хичээл байх байлаа гэж би бас дотроо бодлоо. За тэгээд ингэж л ерөн сонирхлоо өвдөөж энэ орчныг нь хардаа вау бүр амар гоё яагаад тэгээд ийм одоо тайлбарлагч одоо ийм ажилтнуудтай тэгээд ингээ хүүхдүүдэд ингээл тайлбарлал life is water энэ гэснээ ийм гоё ийм одоо усан сан хийцэн тэрэн дотор нөө олон гоё загснууд ингээ явж идэг ч гэдэг юм уу. Ийм гоё байдлаар гоё музей болгоод хийсэн байна. Энэ тэгээд бас миний амар сонирхлыг татсан гоё том ургамал одоо байсан. Энэ энтрийн хэмжлэг таадтай ингээ харуулж байна. Тэг гоё яагаад ингээл шинжлэх ухааныг ингэж бас үзэж бас болдог бол өстой гоё юм байна гэж би бас бодоод тэгээд энэ одоо жишээлбэл торнадо ингээд энэ бабл энэ төр яаж үүсдэг вэ? Дэлхий юу н хаанаас үүссэн бэ? Энэ төр хэл юм basic шинжлэх ухааны сонирхолтой сониуч юмнууд их ингээд хийсэн байгаа байхгүй. Энэ interest амар гоё юм. Тэрнийг ингээд татаж хөдлөхөөр ингээд дээш юм молекулууд хөдөлж байгаа юм шиг ингээд хөдөлдөг гал байгааз би бүр вау гал гэсээр ахал. За тэгээ та хэдтэй сонирхуулаад ийм хөөрхөн газраар явсныгаа жижигэн бичлэг бодлоо. За бид гурав явж тэгээд энэ аяллаа гоё Аз хоолоор дуусгасан байгаа. Бид гурав явж амар өлсөөд тэгээ гоё суши тэг газар болоод аюу гоё сушитай газар байсан. Тэгээ бид гурав оройн хоолой идээд хамтдаа гоё чилэрж байгаа тогоо гоё beverage уугаад тэгээд энэ өдрийг дуусгасан байгаа. Тэгээ миний жижиг влогтэй хамт байсан баярлалаа. Юмосоо бүр миний бүх имийг л нийт нь хамт өмснө л гэдэг болжээ. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа баяртай.